За сайн байцгаана хүүхдүүд ээ. Агшин та нартай өнөөдөр зураг боловсруулах технологи програмын тухай тайлбарлаад зураг хэрхэн зурах талаар тавья. За тиймээд бол бид нарт одоо энэ гэрцэн дээр ямар цонхыг нээх хэрэгтэй. За зураг зурдаг цонхоо нээхийн тулд хэдүүлээ одоо энэ старт гэсэн дээр дараад за энэ дотроос paint гэх командыг хайж болно. За илүү хэлбэр олог гэмлийн артлын хэсэгт ирнэ. Paint гэдэг яг. За бичингүүд энэ paint гэх гараад ирчих. За цонхоо бид нэр дэлгэц дөрөв томруулахаар энд гол дээр дардаг тий. За цонхоо ажиглая. Цонхоо маань за эхлээд ямар хэсгүүтэй байна гэхээр за багш ингээд зөвхөн цонхоо харуулж. За энд болохоор зэрэг while home weave гэсэн 3 меню байна. За энд бидний нөгөө өмнө нь үзсэн хуулах зөв командууд байна. За select гэдэг бол идэвхжүүлнэ. За resize гэхээр хэмжээ буцаана. Rotate гэхээр зэрэг яг 90 градус, left гэхээр 100 баруун, right гэхээр баруун тийш нь эргүүлнэ. За энэ болохоор 180 градусаар эргүүлэх нь байна. Flip vertical гэдэг нь босоод хэмжээний дагуу хөмөрнө гэдэг нь одоо нөгөө баруун талд байгаагийн зүүн талд гаргана гэдэг нь тий. За энэ хэвтээ тэмдэглэгийн дагуу өгөхөд доор байгаагийн дээш нь гэж зураг хөмөрөх нь байна. За энд харандаа савтай будаг. За текст бичгээ зориулагдсан баллуур. За өнгөний сорвол байна. За ингээд томруулдаг шил. За энэ brushes нь болохоор зэрэг бидэнд харуулдаг bear байна тий. За эсвэл нарийнхан үзэг болгож болох нь байна. Цацдаг будаг болгож болох нь байна. Харандаа, palmaster гэдэг тусаа харандаа гэдэг яг өөрийнхөө сонгож явах хэрэгж болох нь байна. За энд болохоор бидний ойрхон одоо хэлбэр ашигладаг дүрснүүдийг авч болох нэ. За дүрсээ зурсан тохиолдолд энэ савтаа будгаар дүрснийхаа дотор талыг будаж болно. За энд болохоор хүрээ шогом. За жишээлбэл би энэ дүрсийг сурах тий. Энэ дүрсийг зурахын тулд одоо эндээс би ямар өнгөөр зурах вэ гэхээр за хүрээг өгч тий энэ. Тэгээд нөгөө тосноор зурах юм уу, маркераар зурах юм уу, palmaster-аар зурах уу гэдгээ өөрөө сонгох нь байна. За хэр зэрэг бүдүүн зураасаар зурхаа сонгоно. За энэ болохоор өнгөнүүдээ сонгох нь байна. За эндээс маузаа дараад ингэж чирэхээр за гарч ирж байна. За одоо савтаа будгаа дотор талын будна гэсэн тий. Тэгэхээр өнгөө сонгоод дотор талын будж болох нь. За өөр одоо энэ. За ингээд энэ хэсгээ би одоо устгаж агаад бошингдоод тэр өөр гоё учиртай зураг зуръя. За дахин тулд сурах бичгийг ашиглая. Сурах бичиг дээр чинь. За тэр 39 дугаар хуудсанд шургаж хэцүү юм аа. 38 дугаар хуудсан дээр. Хонь зурах дараалал дөрвөлжин хонь юм. За яг дөрвөлжин хонь зуръя. За бид нэр зураг 38 дугаар хуудсан дээр байгаа гэсэн тий. За 33, 35. За энэ зургийг зуръя. Тэгээд цаанаа уултай зохиомжлын тий. Тэгэхээр зурах дараалал бол өгсөн байна. За одоо энийг жижигрүүлээд дэлд гаргач. За ингээд энэ тонио зурах нэ. За энийг багтаагаад төлөө. За сайн ингээд чирээ томруулж байна. За хоноо зурханд эхлээд дөрвөлжин дүрс авч байгаа юм байна. За дөрвөлжин дүрсээ. За дөрвөлжин дүрс маань хаана байгаа гэхээр shapes дотор дүрс байгаа. За дөрвөлжин дүрс авлаа. Өнгө хэрэгцээ тий. Өнгө харуулах. За ингээд дөрвөлжин дүрс авлаа. Дахиад дараагийн дугаартны дараа энэ урд нь таашаа ирээд байгаа. Гэж харуулахаас
За дөрвөлжин дүрсэн энэ байна. Яг за одоо энд дахиад толгойг нь хийчихин тий. Толгойг нь хийхдээ яасан энд за нэг юм хэсэг байна. Тэсний дахиад л ургацсан. За толгойг нь хийхээр дахиад дөрвөлжин дүрсэн аваад өнөөхнөөс нь ингэсэн юм шүү. Гэхдээ яг хойшлуулсан байна тий. За. За ингээд давхартуулсан байна. Тэрний дараа дахиад дөрвөлжин дүрсээ ингээд хөндлөн зурцсан биш үү? За тэгтээ цаатлын шугам харагдаж байгааз. Тэгэхээр зэрэг B яах вэ гэхээр савта будага хараа дотор талын no fill гэхээр будаггүй. За ингээд сонгоч. Одоо энэ дараа нь энэ дээр нэмээд юу зурсан? Хөлөө зурсан байна тий. Одоо за хөлөө зуръя. Хөл маань за ингээд хөлөөж байгаа нарийнхан болгоно. Нарийн бүдүүн болцсон уу? За ингэж. За дахиад яг ижлэхэн хөлөө одоо хуулъя. Эцэн нэрээ за ингэж та. Хөөч цаас юм харагдарлаа. За тэгвэл дахиад дөрвөлжингээ хий та. Дөрвөлжин хөл хийсэн. Энэ нь болохоор цаатлын хөл учраас за ингэж харагдах хэрэгтэй тий. За энэ хойно би дахиад хөл хийлээ. Тэгээд цаатлын хөл нь энийхээ урдууд жоохон дутуу харагдах хэрэгтэй байна. За ингээ хөлөө хийчлээ. За одоо би энд ам хийх хэрэгтэй байна. Ам нь дахиад дөрвөлжин дүрсээр амаа болохоор зэрэг цаатлын шугам харагдахгүй байна гэдэг чинь ам маань цаанаар бодсон байна гэсэн үг. Тэгэхээр эндээ хоёр дахь өнгө болохоор дотор талын цагаанаар бодсон авто будгаа авлаа. Цагаан будгаа сонголоо. Хүрэн дээр бодлоо. Биш байна тий. За тэгвэл дахиад авто будгаа авлаа. Ууж цагаанаар зургацсан байна. Энэ юм дээр хараар хийчлээ. За нөгөө түрүү дотор талын будаг чи энэ шүү дээ. За ингээд цагаан хараад ирлээ. Одоо юу нэмэгдсэн байна? Хөлний доотлол туурай гэдэг лүү. За туурай нэмэгдсэн байна тий. Туурайг харандагаа зурх уу? Тасаа харандаа пармастраар зурх юм уу? Маркераар зурч. За одоо багш нь ч бас тийм гоё зурдаг юм биш л дээ. За ямар туурай хийсэн бэ? Энийг илүү бага хийж өгөх хэрэгтэй байсан байх тий. Дөрвөлжин дүрсээ зураад юугаа сонгох юм бэ? Энийгээ сонголоо. Чим бүдүү юм бэ? Нарийнхан болголоо. Энэ тэглэж бүдүү юм тий. Тэгвэл харандаагаа сонгоод харандаа чи энэс илүү бүдүүрхгүй юм. Энэ чинь тондоодохын хамгийн нарийнхан тэгвэл өөрийг авъя та. За энэ болох юм шиг тий. Ингэсэн ч тондочлоо. За дахиад туурайны шээ гэдэг тэнцвэлээд дахиад эндээс шээ яваад за ингээд туурай сурчээ.
За одоо нүд. Хөөрхөн цагаан нүд. Хар нүд байна те. За энийг нэг зурчие. Энд нь дахиад зурчие. За хар нүд хангаллаа. Баллуураараа энэ талаас нь жоохон дуулах маяг оруулж те. За. За ингээд боллоо. Одоо тойруулаад нэг зураас нь ороод ирсэн. Тэрийг нөгөө харандаагаар харна гэж болох юм байна. За энд гээд энэ арай бүдүүн байна те. Зааж аваад нэрийг болгож байгаа гэж. Наад ингээд зураас хийгдэх юм шүү. За та ухаалаг нь бол одоо за энэ хүртэл зурч. Өөр юу хэрэгтэй вэ? Хоньныхаа амыг одоо болгосноос хаалт болгочих. За одоо юу хийсэн бэ гэхээр би нэгээр хийсэн болов гэж бодож байна. Шурсан баг те. Тэс хаалт аваад юм бод. Сэн баг гэж бодоод байгаа би. Шиг болохоор ганц. За энэ дотроо тгсэн чинь яатсан бэ? За энийг бодлаа. Хоёр дахь өнгөөр нь цагаан өнгө боллаа. Хараас саарлаг бодсон биш үү? Хоёр дахь өнгөөр саарлаг боллоо. Бодчихлаа эн чинь нөгөө чирдэг чинь байсан. За эндээс илүү нарийн өнгө гаргаж болох. Дараа саарлаа. Өө чинь энэ өнгөний байж бодсон шүү дээ. За энэ доторхойг болохоор хараар бодож. За ингээд нэг хонь. За одоо хийсэн хоньыг хэдүүлээ. За ямар ч байсан цаагаар хаадаг нэг хонь зурчлаа. Одоо хоньыг хэдүүлээ. Олон болох юм бол ингээд идэвхжүүлээд хувлаад пест хараад идчихлээ. За арай жоохон цаана учраас жижиг хонь болгочих. Дахиад шууд цамцсан байгаа учраас пест хийлээ. За энэ наан байгаа учраас жоохон том болчихъя. За дахиад пест хийлээ. За энэ болохоор за энэ байгаа учраас чичүүрлжтэй. Яаж хоол байгаа гэсэн үг. За энд наан гэж бүр жижиг хурах хийчихсэн юм. За ингээд 5 хоньтой. За одоо цаагаараа хэдүүлээ. Уул хийнэ. Уул зурсан чинь шууман яагаад гарахгүй байна? Уулаа хийлээ. За энд бүр илүү өндөр уул хий. За биднэрт мэдээч нар хэрэгтэй. Нар болохоор дүрсэн дотроосоо за дугуй нар авлаа. Нарныхаа дотор талыг шар өнгөр бод. Хүрээ нь болохоор за бас шар болгоч. За тэгээд нарныхаа цацрагийг бодъё. Бүтэн дээрээ тавьж агаад шараар. За зарим нь жоохон муухай болсон шүү дээ. За ингээд сайхан бодчих. За
За одоо би ногоон болгож жагаад өвс хийх үү. Миний өвс гэж. За энэ өвсийг одоо сайхан хуулна. Сэтгэхэд хууллаа. Жижигэн болголоо. Тэгээд хууллаа. Хууллаа. За ингээд. За ингээд. Өвснүүдийг төлөөлүүлээд зурч тэ. За ингэснээр дараа одоо энд би мод хийх гэж боддог. Модыг яаж зурсан мэлээ энэ дээр чинь. Мод зурсан юм байна. Биш 44 дугаар хуудас дээр. За 44 дугаар хуудсан дээр модыг зуржээ. За түрүүний нэг энэ мөрөл зурсан юм шиг. За эхлээд шулуун зурч тэ. Хараатаараа бүтэн болгож чад. Энэ нөгөө таг хар зурх хэрэгтэй. За ингээд үндэстэй зурсан юм шүү. Тэгэн гутаа ингээд олбоцоор дотор нь хараар бодчих. Ингээд холбохгүй битүү дүрс болохгүй болохоор нөгөө бусад дүрсээ бас бодчихно. Битүүлжээ заавал доторлын бодно гэсэн үг. За ингээд нөгөө модны хэсэг очлоо. Одоо дээдлийн хэсгийг нөгөө хонго авч хаад шүршээд гэж сайхан. За одоо энэ модоо хэдүүлээ. Хуулнаа. Нэг мод зурсан. Тэгээд тэрийг ингээ сайхан хуулж. За кофеглээ фест гараад ирлээ. За энийг би арай намхан огтоор мод болгоч. За дахиад хууллаа. За энийг жоохон өндөр мод болгоч тийм үү? За жоохон цаана байгаа юм шиг гэж. За ингээд 3 модтай. За 3 мод болно шүү дээ. За одоо хэдүүлээ энэ тэнгэрээ болохоор цэнхэр өнгөрөө тий. Энэ тараа. За одоо би та нарт будаад үзүүлье. Бүгд цэнхэр болсон тий. Яагаад тэгэхээр энд нөгөө сэтэрхий байгаа учраас. За одоо тэгэхээр зэрэг хэдүүлээ тэр сэтэрхийгээ хайрлахнаа. Битүү болгоно. Ингээд битүү болгочихъя. За энэ дахиад сэтэрхий байж магадгүй. Битүү болгочихъя. Энд битүү байна тий. За одоо будаад үзье. За одоо будааг авлаа. Тэмээд тэгэхээр ийм сэтэрхий болохоор ингээд суул талбай бүгдийг бодчихдаг. За газрын хавдрахыг бас гойно онор бүтээ. За ингээд зураг хатгалаа тий. Сайн тарлаа. Та хэд илүү гоё болохоор за мөн хаана хатгалах вэ сонгоно. За документ дотор хатгалъя. Документ дотор фото гэж хатгалж тий. За нэг сэв дараад. За ингээд зураг илүү гоё байжуулаад зураараа хөвгдтэй.